төрийн аудитын байгууллага танилцуулж байна. Хүсгэл аймаг дахь төрийн аудитын газрын 2025 оны аудитын төлөвлөгөөнд тусгацсан дагуу малын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх, тарилга зарцуулсан хөрөнгийн зарцуулалт үр дүн сэдвт гүйцэтгэлийн аудитыг хийж гүйцэтгэлээ. Аудитаар Хүсгэл аймгийн мал эмнэлгийн газар, Сумдын мал эмнэлгийн тасаг, хувийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн малын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2022-оос 24 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хамруулан шалгалаа. Орон нутагт мал эмнэлгийн газар нь малын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх нэгдсэн бодлогоор хангаж, гүйцэтгэлийн хяналтыг Сумдын мал эмнэлгийн тасаг хэрэгжүүлж, мал эмнэлгийн үйлчилгээний 74 аж ахуйн нэгж гурвалсан гэрээний дагуу мал амьтны вакцинжуулалт, тархлаажуулалтын үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Хүсгэл аймаг 2024 оны байдлаар 5.2 сая толгой мал тоолуулсан байна. Улсын төсвөөс 7, орон нутгийн төсвөөс 6 нийт 13 нэр төрлийн гоц халдварт болон халдвар төвчний вакциныг санхүүжүүлж, үн төлбөргүйгээр мал сүргийг тархлаажуулалтанд хамруулж байна. 2022 онд малын гоц халдвар төвчний 108.5 мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол холбогдох арга хэмжээг авч ажилласнаар 2024 оны байдлаар 65 тохиолдол бүртгэгдэж, өвчний тохиолдол бол бур сүг зүйлтэй байна. Аймгийн хэмжээнд 2022-оос 2024 онд улс орон нутгийн төсвөөс нийт 13.8 тэрбум төгрөгийг олгож зарцуулсан байна. Аудитор илэрсэн нийтлэг зөрчлийн талаар танилцуулъя. Аудитор дараах зөрчилтэй асуудлууд илэрлээ. Үүнд 1. Мал эмнэлгийн газраас нэгдсэн бодлого арга зүйгээр бүрэн хангаж ажиллаагүй. Холбогдогч байгууллага эрх бүхий албан хаагчдын ажлын уялдаа холбоо хангалтгүйгээс давтан тун тарьдаг. Вакциныг тарьсан анхан шатны нотлох баримт байхгүй байхад 1 удаагийн тарилгын баримтын цувааг үндэслэн 2 удаагийн үйлчилгээний хөлсөнд 1 тэрбум 178.1 сая төгрөгийг олгосон. 2. Сумдын засаг дарга, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд, мал эмнэлгийн тасгийн хяналтын улсын байцаагч нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилт хангалтгүй. Гэрээг бодиттой үнэлж дүгнээгүйгээс мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд нь гэрээнд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна. Тухайлбал, малын тарилгын цувааг малчтны тамга тамдиг, утасны дугаар, гарын үсгээр баталгаажуулж, дархлаажуулалт хийсэн тухай бүр мал амьтны өрхийн эрүүл мэндийн дэвтэрт бичлэлтийг хийж баталгаажуулна гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй. Зарим мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд нь санхүүгийн анхан шатны баримтад малчны тамгыг өөрийн малчны тамга тэмдгээр орлуулж дарсан, тамгыг бүдэг таллаж, нэр регистрийн дугаарыг харагдахгүйгээр дарж, анхан шатны нотлох баримтыг үйлдэн 135.3 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. 3. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид нь малын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гүйцэтгэлийн хяналтыг хангалттай хэрэгжүүлдэггүй бөгөөд ихэвчлэн мал эмнэлгийн нэгдсэн системээр гүйцэтгэлийн тоо мэдээлэлд цахим хяналт хэрэгжүүлдэг. 4. Малын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх ажил гүйцэтгэх гэрээг малын их эмчгүй аж ахуй нэгж нэгдмэл сонирхол бүхий этгээдтэй байгуулсан. Зарим сумдын улсын байцаагч нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нэг суманд үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн хариуцж буй малын тог харилцан адилгүй хуваарлан зэрэг зөрчлүүд илэрсэн. Дээрх зөрчлүүд нь дараах шалтгааны улмаас үүссэн байна. Нэгдүгээрт нь малын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулж байгаа хөрөнгөнд тавих хяналт сул. Хоёрт нь мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид хуулиар болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу гүйцэтгэлийн болон технологийн хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлдэггүй. 3-дугаарт холбогдох байгууллага эрх бүхий албан хаагчдын ажлын уялдаа холбоо хангалтгүй. 4-дүгээрт нь нэг малын эмчт ногдох малын тоо стандартаас 100 мянга орчмоор хэтэрсэн зэрэгээс шалтгаалсан байна. Аудитаар нийт 1 тэрбум 313.6 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 135.3 сая төгрөгийн зөрчил 46 төлбөрийн акт тогтоож, 1 тэрбум 178.1 сая төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох 4, зөрчлийг дасан зогсоох зөрчил арилгах 2 албан шаардлага тогтоож, холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад ажил сайжруулах хугацаатай 7 зөвлөмжийг хургуулж ажилласан. Аудитоор мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нарын тавих гүйцэтгэлийн хяналт болон нэхлэн бодох бүртгэлээр тавих хяналт суларсан байна гэсэн ерөнхий дүгнэлтийг бол гаргасан. Иргэд олон нийт аудитын тайлан, дүн дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аудит цэгийн захим хаягаар орж танилцах бүрэн боломжтой.